За математикийн индукцийн арга ашиглан энэ хэлбэрийг n-ээс хамааруулан олгоно. За тэгэхээр зүгээр л бүгд олж олно л доо. Тэгээ индукц ашиглан гэсэн байна тий. За ерөнхий гишүүн томьёо нь болохоор k-гаас нэг нэмэх нь язгуудар k юм байна. Тэгээ бүгд эхлээд энэ ерөнхий гишүүн нь жоох янзлж. Өөрөөр хэлбэл энийгээ би хосомгоор нь урьдчилж. Энэ нэмэх дэмжин хасгатаагаар хүртэргээр хойлонгийн бол ерөнхий гишүүнийхэн томьёог жоохон зэгцлээд. Тэгэхээр энэ яасан гэж хуваарийн энэ хоёрыг үржүүлнэ гэдэг чинь А дээр нэмэх нь Б, А-гаас хам Б юм чинь манайх А-гийн квадратаас хасах нь Б-гийн квадрат. За хүртэр дээр болохоор язгуудар К дээр нэмэх нэгээс хасах нь язгуудар К. За тэнгуүл энэ маань нэгээс N хүртэл хүртэр дээр болохоор К дээр нэмэх нэгээс хасах нь язгуудар К. Хуваард болох нэг квадрат гэхээр язгуунарлаад хасах нь квадрат нэхээр язгуунарлаж байна. Энэ хоёр өсөж байна. За тэгэхээр одоо хуваар дараагаа хасах нэгээ хүртээрээ үржүүлчихээр язгуудар К-гаас хасах нь язгуудар К дээр нэмэх нэг гээд манай ерөнхий гишүүн юм байна энэ болчихно. За тэгээд уул нь бол энийг би зүгээр ингэж олчихно. Тэгэхээр дараа нь индукс ашиглая тий. За К-гаар 1-ийг тавихаар чинь 1 хасах нь язгуудар 2. Дараа нь 2-ыг тавихаар чинь язгуудар 2, язгуудар 3 гэд гихэмшлэн хамгийн сүүлд n-ийг тавихаар язгуудар n-ээс хасах нь язгуудар n дээр нэмэх нь 1. За тэгвэл ингээд дараасан энэ хоёр нь ижлэг мөрлөө эсрэг он чинь хаалтны эхлэл төгсгөөр нь хураагдаад энэ нь уртдаа урагт чинь хамгийн ихний 1 хамгийн сүүлийн энтэйгээ үлднэ гэсэн үг. За тэгвэл одоо бүгд нэг индукс шилж батлаа гэхээр би зүгээр энийг ингээ олцсон байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо эхний n гишүүний нийлбэр маань за энийгээд таамаглалчлаа. За гаргацсан л да. За энийг индукс гэж яаж батлах вэ гэсэн чинь манай эхний S1 маань юу вэ гэсэн чинь эхлээд би ерөөсөн юу авчиж А1-р гишүүн маань n-р гишүүн энэ чинь n-р гишүүнээсээ би нөгөө зүгээр янзлснаар очиж n-ээс хасах нь бүгд n дээр нэмэх нэг гэдэг ерөнхий гишүүн томьёогоо ингээ гаргацсан байхгүй. За тэгэхээр одоо энд бүгд яах вэ гэсэн чинь n тэнцүү 1 гэж шалгая л да. За n тэнцүү 1 үед манай А1-р гишүүн маань 1-ээс хасах нь 2 буюу ийм гарч байгаа ерөнхий гишүүн томьёогоо. За тэгэхээр энэ болохоор ийм байх ёстой гэсэн маань төв шүү. За тэгвэл S-ийн буюу эхний гишүүнд би бүгд ингээ үтцсэн те. Тэгэхээр эндээс n-ийн орон 1-ийг тавихаар S нэг чи юу гэхээр эхний 1 гишүүний хэлбэр гэсэн үг. Тэгэхээр n-ийн орон 1-ийг тавихаар эхний 1 гишүүний хэлбэр буюу маань 1-р гишүүн гарч ийн. За энэ үнэн байна. За даан бүгд n тэнцүү k үед эхний k гишүүний нийлбэрээ 1-ээс хасах нь ийм гэвч. Тэгээ бүгд яах юм гэж n тэнцүү k дээр нэмэх нэг үед буюу k дээр нэмэх нэгдүгээр гишүүнийг орлууллаа. За k-гийн оронд k дээр нэмэх нэгийг тавилаа. За эхний тэгвэл k дээр нэмэх нэгдүгээр гишүүний нийлбэр ийм гэдгийг бүгдээрээ баталжвал тэгээ болох нь шүү дээ. За одоо бүгдээрээ эхний k гишүүний нийлбэр юм бичих шүү дээ. Тэгвэл S k дээр нэмэх нэгдүгээр гишүүн гэдэг бол эхний k гишүүний нийлбэр дээр k дээр нэмэх нэгдүгээр гишүүний нийлбэр тий. За S k гишүүний нийлбэр бол индукцийн өмнөх алхмаар энэ байна. 1-ээс хасах нь язгуудар k дээр нэмэх нэг. За A k дээр нэмэх нэгдүгээр гишүүн чинь манай ерөнхий гишүүн томьёогоор энэ ч би k дээр нэмэх нэг орлуулчин тий. Тэгэхээр A k дээр нэмэх нэгдүгээр гишүүн гэдэг бол k дээр нэмэх нэг хасах нь n-ийн k дээр нэмэх нэг гэдэг чинь k дээр нэмэх нэг юм болчихно. За тэгсэн чинь харагдаад тэнцүү 1-ээс хасах нь k дээр нэмэх нь 2 болж байна. Тэгэхээр ингээд батлагдлаа. За биднэрт 92 нь болохоор ийм бодит тань дарааллын хувьд ийм хамаарлал өгсөн байна. Тэгээд бүгдээр x-ийн n, y-ийн дугаар гишүүн нь өмнөх энэ гишүүдээр нэг А матцаар хуржуулахыг гардаг юм бол энэ А матцыг олгоно. За тэгэхээр бүгдээрээ энэ x-ийн n-ээс нэгдүгээр гишүүн дээр язгуудар 5-ыг үржих нь y-ийн n-ээс 1 гэдэг бол нэг дээр нэмэх нь язгуудар 5-ын n-ээс 1 гэх өгч. За тэгвэл энэ маань x-ийн n дугаар гишүүн дээр язгуудар 5-ыг үржих нь y-ийн n нь
нэгдээ нэмэх нь язуудар 5-ын n биелнэ гэдэг нь үнэн тий. За тэгвэл бүгдээр дээдлийн анх өгсөн илэрхийллээ хоёр талыг нэгдээ нэмэх нь язуудар 5-аар өрчүүлж. Тэгэхээр эндээс бүгдээрээ x-ийн n-ээс нэгийг үржих нь нэгдээ нэмэх нь язуудар 5, нэмэх нь язуудар 5-ыг үржих нь y-ийн n-ээс нэгийг үржих нь нэгдээ нэмэх нь язуудар 5. Хойдлын хоёр маань үржихдээ нэгдээ нэмэх нь язуудар 5-ын эхнийх маань n-ээс нэзэрт энд нэг юм чинь эдгээр суурь тойрын үржүүлж байгаа юм чинь зэргүүдийн нэмээд өгчнө. За тэнгуут л энийг n зэрэг толж гэсэн үг шүү дээ. За хаалтаа задлаад өрчүүлье. x-ийн n-ээс нэгдээ нэмэх нь x-ийн n-ээс нэгийг үржих нь язуудар 5. Энэ маань болохоор язуудар 5 y-ийн n-ээс нэгдээ нэмэх нь. За энэ хоёрыг үржүүлэхээр чинь язуудар 5-ыг язуудар 5-аар ихээр 5-ыг үржих нь y-ийн n-ээс болчих юм байна. За энэ маань нэгдээ нэмэх нь язуудар 5-ын n-тэй тэнцүү байгаа. За одоо бүгдээрээ энэ хоёрыг авч. Тэгэхээр x-ийн n-ээс нэг одоо бодит хэсгүүдээ нэг ялгаад язгуурдар 5-тай хэсгийг нэг ялгах чинь. Энэ тэгээд манай энэ бодит тоон дараал гэсэн баг шүү. Бодит тоон дараал. За тэгээд иррационал хоёр гишүүнээ нэг ялгах чинь. Язгуурдар 5-ыг хаалнаас хараад x-ээс нэг дээр нэмэх нь y-ээс хасах нь 1. За ингээд тэгэхээр эндээс энэ юу болох юм гэсэн чинь нэг дээр нэмэх нь язгуурдар 5-ын n-тэй тэнцвэгнэ. Гэтэл манай нэг дээр нэмэх нь язуудар 5-ын n чинь энэ өгдлөөрөө n-тэй тэнцвэ шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ маань доор нь харгалзсан бичиг x n дээр нэмэх нь язуудар 5-ыг үржих нь y-ийн n-тэй тэнцвэгнэ. За тэгэхээр манайх энэ x-үүд хамгаалан бодит тоо өгсөн байхгүй юу? Тэгэхээр энэ тоо маань энэ тоотой тэнцвэнэ гэдэг чинь одоо бодит тоонууд нь тэнцүү, энэ иррационал тоонуудын коэффициентууд нь тэнцүү гэсэн үг шүү. Тэгэхээр эндээс x-ийн n-ээс одоо энэ маань x-ийн n, энэ маань y-ийн n болж тарах гэдэг шүү дээ. Энэ бодит тоотой тэнцүү. Тэгэхээр x-ийн n-ээс нэг нэмэх нь 5-ыг хүчин y-ийн n-ээс нэг нь болохоор x-ийн n юм байна. Харин x-ийн n-ээс нэг дээр нэмэх нь y-ийн n-ээс нэг маань манай y-ийн n болж тарах юм байна. За эндээс бүгд ингээд нөгөө матриц гаргаад авчлаа. Өөрөөр хэлбэл x-ийн n маань юутай тэнцвэн гэсэн чинь x-ээс нэг дээр нэмэх нь 5-ыг үржих нь y-ээс нэг юм байна. Y-ийн n маань юутай тэнцвэн гэсэн чинь x-ийн n-ээс нэг дээр нэмэх нь y-ийн n-ээс нэгтэй тэнцвэн байна. Тэгвэл одоо миний олох гэсэн матриц маань энийг матрицын тэгшдэг хэлбэрт бичвэл яаж очлох юм гэсэн чинь x-ийн коэффициент, y-ийн коэффициент, x-ийн коэффициент, y-ийн коэффициент ингээд тавилаа. Тэгээд x-ийн n-ээс нэг, y-ийн n-ээс нэг гэдэг ингээд матриц хэлбэр тавьчихлаа шүү дээ. Тэгэхээр манай олох гэсэн нөгөө a матриц маань 1 5 1 хэвчээ. Дагварбал ингэж үржүүлээд нэмэхээр энэ гарна. За яг ингэж үржүүлээд нэмэхээр маань энэ гарчаад. За дараа нь 93. За x хэрэг бас мөн адилхан бодит тоо дараал. Бодит тоо. Тэгэхээр энэ дарааллын нөгөө хамаарал маань энэ гэж энэ дага нөгөө a-ийн комплекс тоо шүү. Тэгэхээр яасан гэж чи x-ийн n-ээс нэг дээр нэмэх нь y-ийн n-ээс нэг үржих нь i. Энэ маань нэг дээр нэмэх нь язгуудар 2 i-ийн n-ээс нэг зэрэгтэй тэнцвэгнэ. За мөн адилхан саяных шиг илэрхийлээ гэж байна. Тэгэхээр би энийг ийм юм бол манай x-ийн n дэх гишүүн нь x-ийн y-ийн n үржих нь i. Энэ дугаартай гишүүдийн хувьд ямар хамааралтай ах вэ? Ийм байна гэж эндээс харж байна те. За тэг өмнөх шиг би хоёр талын нэг дээр нэмэх нь язгуудар 2 a-яар үржүүлж өгч. Энийг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр x-ийн n-ээс нэгийг үржих нь нэг дээр нэмэх нь язгуудар 2 a, нэмэх нь y-ийн n-ээс нэгийг үржих нь a-я мөн адилхан энэгээр хоёр талын үржүүлж өгчээ. За тэгэхээр маань энэ хоёр маань үржихээр ижлэхэн суурьтай юм чинь зэргүүд нь нэмэгдээд нэгдээ нэмэх нь язгуудар 2 a-ийн n зэрэг гэсэн. За одоо нэг гишүүн үржүүлнэ. X-ийн n-ээс нэг нэмэх нь язгуудар 2-ыг үржих нь x-ийн n-ээс нэгийг үржих нь i, нэмэх нь y-ийн n-ээс нэгийг үржих нь i, нэмэх нь язгуудар 2-ыг үржих нь y-ийн n-ээс нэг дээр үржих нь i квадрат. Манай i квадрат маань хасах нэг. За энэ дээр нь ч гэсэн байсан шүү дээ. I квадрат маань хасах нэг. Тэгэхээр энэ I квадрат тохиом бүгд энд хасах нэгийг тавьчих. Хасах нэг.
тэнцүү нөгөө нэгдээ нэмхэн язуу дээр 2 А-ийн n зэрэгтэй тэнцүү. За одоо энэ бүдэр бодит хурав гэсэн юм ялгаж авнаа. Тэгэхээр x-ийн n-с хоног энэ хоёр маань бодит хэсэг нь язуу дээр 2-ыг үржих нь y-ийн n-с хоног. За хуурам хэсгийг ялахаар a-ыг хаалганаас гаргахаар язуу дээр 2-ыг үржих нь x-ийн n-с хоног нэмэх нь y-ийн n-с хоног. За энэ маань манай энтэй тэнцүү байна гэдэг чинь. Энэ чи үлээ гэсэн чинь манай x-ийн y-ээр ингэж илэрхийлэгдэг. Тэгэхээр энэ маань тэнцүү x-ийн n-д нэмэх нь y-ийн n-ийг үржих нь a-тай тэнцүү гэсэн. За манай x гэдэг чинь бодит тоомд гэсэн учраас энэ хоёр константтай тэнцүү байна гэдэг чинь бодит хэсэг нь энэ тооны бодит хэсэг нь бодит хэсэгтийн тэнцүү хурам хэсгийн өмнөх коэффициент нь энтэй тэнцүү гэсэн. Тэгэхээр x-ийн n маань x-ийн n-с хоногтэй нэмэх нь язуу дээр 2-ыг үржих нь y-ийн n-с хоног харин y-ийн n маань болохоор y-ийн n-д нэмэх нэг дээр нэмэх нь за энэ x-ийн урт нь байна. Язуу дээр 2-ыг үржих нь x-ийн n-с хоног дээр нэмэх нь y-ийн n-с хоног тавьдаг. За тэгээ нэгийг бүгдээрээ матрицын хэлбэр тавьчихад л болчих штеп. Энэ гэдэг бол тэнцүү. За x-ийн коэффициент 1, y-ийн язуу дээр 2, энэ язуу дээр 2, энэ 1. Энийг x-ийн n-с хоног y-ийн n-с хоногээр үржүүлсэнтэй адилхан байна. Тэгэхээр манай нэг олох гэдэг матриц нь энэ хэд нэр А гэж төгсөн байлгүй. Тийм байна. А матриц нь 1 язуу дээр 2 ба язуу дээр 2 1 гэсэн ийм хуургалтын матриц байна. За 94 нь болохоор x-ийн y-ийн гэсэн бодит тоон дарааллын хувьд нэгдүгээр гишүүн нөхдөж. За тэгэхээр энд нэмэх нэгдүгээр гишүүн өмнөх гишүүнээр ийм матрицаар хувирахаар гарч ирдэг юм бол энэ нийлбэрийг болгоно. За тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр x-ийн n-д нэмэх нэг y-ийн n-д нэмэх нэг гэсэн энэ дарааллын гишүүд маань энэ матрицаар үржигдээд энэ гарч байгаа юм байна. За одоо энийг бүгдээрээ нөгөө зүгээр шугамын хэлбэрт нь оруулах юу болох юм гэсэн чинь x-ийн за эхлээд үржүүлж тавьсан дөрхөө тий. За x-ийн n дээр нэмэх нэг y-ийн n дээр нэмэх нэг матриц маань тэнцүү. За матрицыг матрицаар үржүүлж юм шиг эхний багныг бүрийг дараагийн багны элементүүдээр харгалзан үржүүлээд нэмэхэд гарна. За дараагийн энэ тус учраас дараагийн мөр үржүүлнэ тий. Үржүүлэхээр 3-ыг үржих нь x-ийн n, хасах нь 2-ыг үржих нь y-ийн n. За тэгэхээр эндээс манай x-ийн n дээр нэмэх нэгдүгээр гишүүн гэдэг бол хасах 2-ыг үржих нь x-ийн n дээр нэмэх нь 3-ыг үржих нь y-ийн n. Харин y-ийн n дээр нэмэх нэг нь болохоор 3-ыг үржих нь x-ийн n-с нь 2-ыг үржих нь y-ийн n-тэй тэнцсэн байна. За тэгэхээр энд болохоор энд бичсэн байна те манай x нь энд 2, энд 3 нөгөөх нь энд 3, энд хас 2. За тэгэхээр бүгд ингэ чинь x-k, y-k-гийн эхний 200 гишүүн хэлбэрийг олгосон байна шүү. За одоо бүгд энд яах чинь гэсэн чинь k 1-ээс 200 хүртэл xk дээр нэмэх нь y-k гэсэн хэрийн нийлбэрийг олно гэж. За тэгэхэд бол тэгэхээр бүгд эндээс яасан гэж чинь одоо манай x n дээр нэмэх нэгдүгээр гишүүн болохоор өмнөх гишүүнээр ингэж илэрхийлэгдэн тэ дараагийн хоёроос ингэж илэрхийлэгдэн. Тэгэхээр би одоо энд энэ томьёогоо шууд орлуулчих л да. K 1-ээс 200 хүртэл x n дээр нэмэх нэгдүгээр гишүүн томьёо юм чинь одоо би энд x k дугаар гишүүн томьёог чинь ихээр яаж чинь гэсэн чинь хасах 2-ыг үржих k-гаар хасах 2-ыг гинэ хасах 2-ыг үржих x-ийн k-гаас нэг нэмэх нь 3-ыг үржих нь y-ийн k-гаас гэж илэрхийлэгдэнэ. Манай y-ийн маань болохоор яаж илэрхийлдэг гэсэн чинь x-ийн k-гаас нэгдүгээр дээр нэм хасах нь 2-ыг үржих y-ийн k-гаас нэгдүгээр шүү. За өөрөлд манай энд нэмэх нэг үед нэг байна шүү дээ. Тэгэхээр k-ийнх нь болохоор дэс дугаараас нь нэгийг хасаад авчнаа л гэсэн үг байна шүү дээ. За тэгээ нэг эмгэгдэж. Тэгэхээр сумма за сигма гэдэг юм л да би сумма гэж. За энэ хоёрыг 3-аас 2-ыг хасгаар 1 шиг x-ийн k-гаас нэг. За энэ хоёрыг хассан чинь 1 шиг y-ийн k-гаас нэг. За юм болж байгаа.
За тэгэхээр эндээс бүгд ингээд харуул ямар дүгнэлт хийж болж байгаа гэхээр манай XK YK хоёрын нийлбэрийг болоход тэрний өмнөх хоёр гишүүнийхээ нийлбэртэй тэнцвэрт тавьжлах юм шүү дээ. Тэгвэл энийг яг санийх шингээ бичүүлэх нь юу болох юм гэсэн чинь К 1-ээс 2 зуурт гэсэн энийг дахиад ийм байснаа дараагийн хувирахаар ийм болж байгааз тэгэхээр энэ маань дахиад К-гаас нь 2, Y-ийн К-гаас нь 2. За гихмичлэн энэ томьёогоор ягсаар гаж болох юм гэсэн чинь манайх сумма К1-ээс 200 хүртэл энэ маань бүр X-ийн 1-дээр нэмэх нь Y-ийн 1-тэй тэнцвэрт гарна шүү дээ. Гэтэл надад энэ хоёр маань өгцсөн шүү дээ. X-ийн 1, Y-ийн 1 хоёрын нийл тусдаа хас 2 5 гэдэг үз. Тэгэхээр одоо энэ юу болсон гэсэн чинь тэгвэл К 1-ээс 200 хүртэл энэ маань хас 2 дээр нэмэх нь 5. Хас 2 нэмэх нь 5 байсан тий. За тэгэхээр одоо яасан гэсэн чинь ерөөсөө К-гаас 1 хүртэл 200-д орлуулад буюу 200 шиг хаалт болгонд 3-ын тоо гэсэн. Тэгэхээр бид одоо 3-ыг 200 удаа нэмнэ буюу манай хариу нь 600 гэсэн. За 95 энэ натурал тооны хувьд энийг 49 хуваагдана гэдэг индукц аргаар батлаа гэж. За нэгдүгээрт нь n тэнцүү 2 үйт. n нь 2-оос их буй тэнцүү гэсэн байна тий. За 2-ыг бүгдийн томьёонд орлуулад үзье. Тэгэхээр энэ маань 64-өөс хасах нь 49 хасах нь 1. За тэгэхээр 49-ний 14 шүү. 64-өөс нь 14 буюу 15 болоод 49 гарч байна. Тэгэхээр энэ тоо 49 багтана. За эхнийх нь бол өгсөн байна тий. Дараа нь бүгдийн n тэнцүү k үед буюу 8-ын k зэрэгтэйсэх нь 7 30-ын k-гаас нэгийг одоо 49 хуваагддаг гэж үзчих. Тэгээ одоо бүгд юг батлах чаг гэж n тэнцүү k дээр нэмэх нэг үед буюу 8-ын за k-ийн хооронд k дээр нэмэх нэгийг орлуулчин тий. Энийг бүгдээр одоо 49 хуваагдана гэдгийг батлах гэж байгаа гэсэн үг. За одоо энийг хэлбэрчлэе. Тэгэхээр 8-ын k дээр нэмэх нэгээ 8-ын k гүрч 8-ын 1 зэрэгт хасах нь 7k гэдэг ингээ хаалтаа задлаж. За тэгсэн чинь индукцийн урд халах маань одоо энэ маань хуваагдана гэд баталсан байгаа шүү дээ. Тэгэхээр үзсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бүгдээр гаргаж эхлэвэл эндээсээ би 8-ыг хаалтнаас гаргачихъя. Тэгэхээр 8-ын k. Тэгэхээр өмнөх алхмаа баталсан учраас би ингээ биччихье. Тэгсэн чинь надаа ингээ үртгэхээр 8 хүч 8k. Гэтэл хасах 56k байх ёстой байтал хасах 56k би нэмээд өгсөн гэсэн үг. Хасаад өгсөн гэсэн буцаа нэмээд өгчээ. Тэгээ энэ маань хасах 8. Тэгэхээр би буцаад 8 нэмээд өгчээ. Тэгээ энэ үлдсэндээ бичиж хасах 7k хасах 8. За тэгсэн чинь энэ маань 8-ыг үрчих нь 8-ын k-гаас нь өөр энийг урд нь ялгаад авсан гэсэн үг шүү дээ тий. 56-аас 7 хасгаар чинь 49k 8-ууд нь устчихна. За тэгэхээр би одоо энд 8-ыг тавих юм байна. Эхний энэ коэффициент нь бол 1 юм байна. Тэгээ энэ 7 энэ 1 байхаар ялгаад авчихаар ард нь 49 гарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ чинь индукцийн эхний албан 49 хуваагдана. 49-ийг үрчнэ k чинь 49 хуваагдана. За ингээд батлагдж байна гэсэн. За 96-гийн аа нь болохоор нь хасах нэгээс их. Тэгээд бүх натурал тооны хувьд энэ хэсэг биелнэ гэдгийг индукцаараа батлах гинэ. За тэгэхээр бүгдээрээ n тэнцүүнийг үед за өөрөлдвөл энэнийг n-ээр нэгийг орлуулъя. Тэгэхээр нэгдээ нэмэх нь a-гийн 1 зэрэгт n-ээр нэгийг тавилаа. За энэ бол үнэн юм гарч байна тий. За хоёрдугаарт нь n тэнцүү k үед за тэгэхээр бүгдээ n тэнцүү k үед батлах гэж байгаа илэрхийллийнхэн n-ийн оронд нэг дурын k натурал тоотой. За энийг бүгдээрээ үнэн гэж үзье. За тэгээ одоо бүгдээр яах гэж гэсэн чинь n тэнцүү k дээр нэмэх нь нэг үед за одоо санийхан n болгоныхоо оронд k дээр нэмэх нэгийг тавьчих. Тэгэхээр k гэдгээ k дээр нэмэх нэгээр солихно шүү дээ. Нэгдээ нэмэх нь k гэдгээ k дээр нэмэх нь нэгээр солиж. За одоо энийг бүгдээрээ үнэн гэж батлана гэсэн үг. За энийг бүгдээрээ үнэн гэж батлана. За энэ зөв батлана гэж хэлчихье. За одоо бүгдээ биднээс батлах гэж байгаа юм чинь энэ гэсэн үг шүү. За энэ болохоор юу гэж бичсэн байна вэ?
k дээр нэмэх нэг n-ийг үржих нь энд k дээр нэмэх нэг байх хэвээр. Энд юу шивгтэй алдсан шиг байна та тий. За тэгэхээр одоо бүгдээ энэ үрбэл манай индукцийн 2 дугаар алхам байна шүү дээ. Энэ үнэн гэд бүгдээ үүссэн учраас одоо энийг хатах. Энэ бол биднэрт өгөгдсөн учраас үнэ тий. Нэг дээр нэмэх нь k үржих нь энийг k үед үнэн гэж үүсчих гэсэн. За анх хөгдлөөсөө а нь хасах нэгээс их гэж байгаа. А маань хасах нэгээс их. Тэгэхээр хасах нэгээ урагшаа гаргахаар а дээр нэмэх нэг бол тгээс их юм уу тэнцүү гэж мэдчихэж байгаа. За тэгвэл бүгдээ энэнийхэн хоёр талыг а дээр нэмэх нэгээр үржүүлж. За нэг дээр нэмэх нь а гэж. Нэг дээр нэмэх нь а-гаар үржүүлж. За 0-оос их юм уу тэнцүү. Яг за хэрвээ 0-той тэнцүү бол 0 нь 0 2 талыг нь тэгэр үржүүлж байгаа юм чинь тгээс их тэнцүү гэдэг үнэн тий. За тэгэхээр эрс их буюу эрэх тооцоос хоёр талыг нэг дээр нэмэх нь а-гаар үржүүлэхээр манайх юу болох юм гэсэн чинь нэг дээр нэмэх нь а-гийн k-г үржих нь нэг дээр нэмэх нь а. За энэ талд нь болохоор нэг дээр нэмэх нь k-г үржих нь а-г үржих нь нэг дээр нэмэх нь а гэдэг хоёр талыг үржүүлж. Тэгэхээр энэ маань ижил суурьтай юм чинь бүгдээ зэргүүдийн нэм чинь нэг дээр нэмэх нь а-гийн k дээр нэмэх нэг зэрэг. За аргаа болохоор хаалтан задлан үржүүлж. Тэгэхээр нэг дээр нэмэх нь k а-гаар хаалтан задлахаар а дээр нэмэх нь а квадратыг үржих нь k. За тэгвэл энийг бүгдээрээ нэг дээр нэмэх нь эндээсээ би а галданс гаргачвал k дээр нэмэх нь а квадратыг үржих нь k. За одоо бүгдээ энд яасан гэсэн чинь энд нөгөө саний энийг авч яваад тэгээ саний миний задлсан те энэ маань 1. Тэгэхээр а үржих нь 1 k дээр нэмэх нь 1. За тэгээд нэмэх нь одоо энэ маань юу гэсэн чинь а квадрат k. Тэгэхээр 1 энэ k энэ а-гийн квадрат байна. За одоо тэгвэл бүгдээр явах гэсэн чинь энийг багасгах. Яаж багасгах гэж манай k ч натуралтай а квадрат ч нэмэхтэй те. Тэгэхээр би энийг багасгаад энэ сүүлийн гишүүнийг орхиод чиж. За тэгэхээр би ингээд эндээс эрэх тоо хасж байгаа учраас те хэрвээ энэ а маань k маань эндээ өгдөж байгаа энэ n гэсэн натурал тоо төссөн шүү дээ. Тэгэхээр манай k-гаар болохоор натурал тоо байна. За тэгээд а нь болохоор хасах нэгээс их буй тэнцүү. За нэг 0 байх юм бол энэ ч яг үнэн болчтой. Тэгэхээр эсвэл 0 байна, эсвэл энэ маань эрс байгаа. За тэгэхээр ингээд би эрэх тоог нь орхиж байгаа учраас энээс их байх нь ойлгомжтой. За тэгэхээр одоо яасах гэж манай батлагдсан тий. Нэг дээр нэмэх нь энэ маань нэгийг үржих нь k, нэмэх нь нэгийг үржих нь a гэсэн. За тэгээ одоо бүгдээрээ энийг үнэн гэж батлыг явсан шүү дээ. Тэгэхээр энийг авч явсаар хагаад бүгдээрээ багасгаад ийм болгоцсон байна. Тэгэхээр энэ маань үнэн гэдэг нь ингээд батлагдаж байна. За тэгэхээр а нь хасах нэгээс их үед бүх натурал тооны үед энэ тэнцвэрш бэлэх юм байна. За 97 энэ комплекс тооны аргументыг олж байна. Тэгэхээр z тэнцүү x дээр нэмэх нь a гэсэн комплекс тооны аргумент гэж бүгдээр юу хэлээд байгаа гэхээр x y. За энд би нөгөө z гэсэн санийхан комплекс тоогоо байлуулчихъя. За өөрөвл энэ маань x бодод y хуурмаг гэсэн хэсэгтэй ийм комплекс тоо nx y. За тэгэхээр манай комплекс тоо тий одоо комплекс тооны аргументыг ол гэдэг нь юу гэж хэлж байгаа гэсэн энэ нүуний x тэнглэхтэй үүсгэж байгаа үнцгийг хэлж байгаа. За тэгвэл одоо манайх чи яасан гэсэн чинь язгуудар 3-аас хасах нь 3i буюу язгуудар 3 ба хасах 3 гэсэн координатыг цэг бүтэр зуръя. За энд x энд хэрэг. Тэгэхээр нэмэх язгуудар 3 ба за би нэг багцаагаар нэг энэ орчмыг хатчих. Язгуудар 3. Нөгөө x y нь болохоор хасах язгуудар 3. За энэ координатыг цэг байна. Энэ z. За одоо намайг аргументыг нь олгосон. За аргумент нь хоёр янзаар. Нэгдүгээр би энийг x тэнглэгээс ингэж өсөж байгаа энэ үнцгийг хэлж болно. Эсвэл ингээд нөгөө тишээ эргүүл энэ үнцэг маань хасах одоо энэ жишээлбэл 30 градус гарвал хасах 30.
Эсвэл энэ өнцөг маань хэдэ гэсэн чинь 360-аас 30 хасаад 330 гэж болох нэ. За одоо бүгдээ төлөв үүсгэж байгаа өнцгийг олно доо. За тэгэхээр нэг ингээ холбочих. Тэгэхээр энд нэг юм тэгшинцтэй гурвалж байна да. За би энэ өнцгийнх нь хэмжээгээр нь би зөвхөн нэг альбагт нэрлэж. Одоо энэ өнцөг одоо энд тусна гэж байна. Тэгвэл энэ язгуудар 3, энэ нь болохоор 3-т таа. За тэгэхээр миний үүсгэж байгаа өнцөг бол би энэ өнцгийн хэмжээ болоод. Энэ тэгшинцтэй гурвалж учраас бүгд альфа өнцгийн 5 хэсэг болж байгаа юм байна тий. Альфа өнцгийн эсрэг катыг насан кат. Тэгэхээр эсрэг кат нь 3, насан кат нь язгуудар 3. Тэгэхээр энэ маань язгуудар 3 болж байна. За тэгэхээр 5 гэс язгуудар 3-ыг хэдэн градусаар авдаг вэ гэсэн чинь 60 градусаар авдаг. Тэгэхээр бүгдээ энэ аргумент энэ бол өнцгийнхөө хэмжээгээр бол 60 юм байна. Тэгэхээр энэ комстоны аргументыг бол гэвэл x тэнглэгийн хувьд болохоор энэ ийш эргэж байгаа энэ өнцгийг нь болохоор хасах 60 градус. Хэрвээ магадгүй энэ дэсмэл бүгдээрээ зөвхөн 60 градус гэдэг. За тэгвэл одоо ийшээ эргэж байгаа энэ өнцгийн хэмжээгс хэлж болно. Тэгэхээр бүгдээрээ бүтэн ингээд харахад 360 шүү дээ тий. Тэгэхээр өнцгийг болно гэвэл эсвэл бүгдээрээ 360 градусаас 60 градус гэсэн чинь. Тэгэхээр 300 градус ах нэ. За тэгэхээр аргументыг бол тэгэхээр хоёр янзаар хэлсэн шүү дээ. Эсвэл одоо аргументыг хөвчлэн өтөөс хөндлөлттэй. За тэр үүсэж байгаа өнцг нь эсвэл хасах 60 градус юм байна. Эсвэл бүгдээрээ 300 градус гэж авах нэ. Аргумент нь энэ. За гэтэл одоо бүгд тэр өгсөн мужаа харъя л да. Манай чинь хасах 180-аас нэмэх 100 байна. За гэтэл манай 300 градус маань болохоор бидээс нь алгаж байгаа хасах P-гээс 180 хооронд болохоор байхгүй тий 300 градус нь байхгүй. Хасах 60 градус нь болохоор яг манай энэ мужтал байгаа болохоор бүгд яг эцсийн хариугаар алийг сонгох гэхээр манай хариу нь хасах 60 градус байна. За энэ нэмдэр бүгдээрээ 2 альфа 3 бета ингээ өгцсөн. За тэгэхээр энэ илэрхийлэл явдаг болно гинэ. За тэгэхээр альфа тоо маань болохоор 3-аас нь 2а юм бол 2а-г хуваах нь 2 юм байна тий. За тэгвэл альфа тооны хосмох тооны үе гэсэн чинь хуурмаг хэсэг нь л эсрэгддэгтэй ийм та. За манай бета тоо маань болохоор хасах нэг дээр нэмэхийн 4а юм бол а-г хуваах нь 3 юм бол бета тооны хосмог гэдэг бол хасах нэгээс 4а-г хуваах нь 3 гэсэн. За тэнгуул нь одоо яах юм гэсэн чи бүгдээрээ энийг ингээ харсан чинь гоё бүлгэлж болохоор харагдчих. Тэгэхээр 3 альфагийн хосмогийг хүчгэн альфа, нэмхэн 6 альфагийн хосмог хүчгэн бета, 6 бетагийн хосмогийг хүчгэн альфа, 9 бета хүчгэн бетагийн хосмог гэнэ. За энэ хоёроосоо бүгдээрээ 2 альфагийн хосмогийг хаалтнаас гаргаж. Тэгэхээр эндээс 2 альфа, эндээс 3 бета гаргана. Арийнхаас нь болохоор би 3 бетагийн хосмогийг гаргачвал 2 альфа дээр нэмэх нь 3 бета гаргана. За тэгсэн чинь энэ хоёр маань эрхээ өртгөх хаалтан гаргачвал адилхан юм байна шүү дээ. 2 альфа дээр ихэн 3 бетаг хаалтнаас гаргачвал 2 альфагийн хосмог дээр нэмэх нь 3 бетагийн хосмогийг батгч. За одоо сайхан амжиж. Одоо бүгд тэр яасан гэсэн чинь энэ маань манай 2 альфа маань болохоор энийг тавьчин те 2 альфагийн оронд 3-аас хасах нь 2а. За 3 бетагийн оронд болохоор энийг тавьчин. Хасах нэг дээр нэмэх нь 4а. За даан 2 альфагийн хосмогоо өгөхээр тэр энтэй өрбөл 3 дээр нэмэх нь 2а. За 3 бетагийн хосмогоо гэх юм бол энийг 3-аар өрчүүлчихээр нэмэх нь хасах нэгээс 4а. За ийм болж байна. Тэгэхээр манайх энэ маань яасан бэ гэсэн чинь 3-аас 2а хасах нэг нэмэх нь 4а. Энд болохоор 2-оос 2а явуулчих. За би шууд нэмчлээ шүү. Тэгэхээр энэ бол 2, энэ маань хасах 2а. Тэгэхээр эндээс ялгаж 3-аас 1-аар 2 дээр нэмэх нь 2а маань 2-оос 2а үрчигдээд энэ хоёр маань 7 томьёо буюу хосмог томьёо шүү. 2-ын квадратаас 2а-ийн квадрат. Тэгэхээр
4-өөс хасах нь 4i-ийн квадрат буюу i квадрат нь хасах юм чи манайх энэ ингээд 8 гарах нэ. За 99 альфагийн хосмыг альфа урагшлан 1 энэ 1 нийлбэрний тэгвэл энэ хэлбэр болно. За тэгэхээр одоо бүгд энд яах вэ гэсэн чинь нэгийг бах нь альфа дээр нэмэх нэгийг бах нь бета болох юм байна шүү дээ. За тэгэхээр ижлэр өгч энд бета энд альфа. Тэгэхээр энд юу болсон гэсэн чинь бета дээр нэмэх нь альфа бах нь альфа бета хоёрын үрчвэр. За тэгсэн чинь надад энд яасан гэж альфа бета хоёрын нийлбэр маань хөтөлсөн. За энийг орлуулж. Тэгэхээр энэ маань хасах язуудар 5-аас хасах нь 3i бах нь альфа бета хоёрын үрчвэр байна. За одоо альфа бетагийн үрчвэрийг бүгдээ яаж олох вэ гэхээр надад альфагийн хосмыг үрчиг нь альфа 1 гэд өгсөн, бетагийн хосмыг үрчиг нь бета 1 гэд өгсөн. За би альфа бетагийн үрчвэрийг олох гээд байгаа тий. За тэгэхээр эндээс яах вэ гэсэн чинь бүгдээрээ за альфа тооны өөрийг нь хосмоор үрчлэхээр 1 гардаг гинэ. Бас бета тооны хосмыг бетаар үрчлэхээр 1 гардаг гэж. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн комплекс тоог түүний хосмог тоог үрчлэхээр юу гардаг вэ гэхээр за би x-тэй нэмэх нэг i гэсэн комплекс тоог байгаа ч тий хосмог нь x-ээс нь i. Тэгэхээр энэ хоёр маань томьёо болж байгаа учраас x-ийн квадратаас нь i квадратыг үрчил y квадрат. I квадрат маань хасах нь учраас x квадратээр нэмэх нь y квадрат. За энэ маань юу гэсэн чинь манай комплекс тооны z комплекс тооны модулийнх нь квадрат байна. За тэгэхээр энэ манай комплекс тооны модулийнх нь квадрат. Тэгэхээр манай энэ хоёрын хосмог тооны гарна гэж манай альфа комплекс тооны модуль 1 гэсэн үг байна. Бета комплекс тооны модуль нь 1 гэсэн үг байна. За нөгөө талаас бүгдээр яах вэ гэсэн чинь нэг дээр нэмэх нь альфа дээр нэгийг бах нь альфа дээр нэг хүн бета нэмэх гэж байгаа. За тэгэхээр би энд яах вэ гэсэн чинь ижил хувиргууд ишгээ бета ишгээ альфа хүч. Тэгжээс нэг чи хосмоор хүчилж. За нэг би альфа тооны хосмоор энийг бета тооных нь хосмоор хүчилж. Хүртүрээр хоёуланг. Тэгэхээр альфагийн хосмог хуваах нь альфа хүч нь альфагийн хосмог нэмэх нь бетагийн хосмогийг хуваах нь бета үрчиг нь бетагийн хосмог. Тэгсэн чинь энэ хосмог тооны үрчиг маань хоёул 1 гэдэг өгсөн. Тэгэхээр бүгд явж явж альфагийн хосмог тоон дээр бетагийн хосмог тоог нэмнэ гэсэн үг. За тэгэхээр бүгд бас нэг юм харъя. Альфа дээрхэн бета тооны хосмог тоог юутай тэнцвэдэг вэ гэхээр тус бүрийнх нь хосмог тоог нэмсэнтэй тэнцв. За жишээлх юм бол бүгд харъя л да. Альфа дээр нэмэх нь бета гэдэг бол хосмог тоог нь олохын тулд альфагаа би нэг x дээр нэмэх нь i гэж бодъё. Бетагаа нэг m дээр нэмэх нь i гэсэн комплекс тоог гэж тий. Энэ нэрийг нэмэхээр бодит хэсэг дээр нь бодит хэсгийг нэмээд нэмэх нь i бүрчин хуурам хэсэг дээр хуурам хэсэг нэмж. За тэгэхээр энэ комплекс тооны хосмог гэдэг маань юу гэсэн үг гэсэн чинь x дээр нэмэх нь m гэдэг хосмог гэдэг бол хурам гэсгийн өмнөх коэффициентийг л хасах нэгээр хүчлэн энтэй тэнцэх гэсэн үг. Тэгэхээр энэ маань явж явж юу гэсэн чинь x дээр нэмэх нь i-аас хасах нь i хасах нь i. Тэгмэл бүгд x хасах нь i энийг урталтаа авчираад m-с хасах нь i-ний ингээд авчирч. Тэгсэн чинь x-ээс нь i гэх чинь юу гэсэн чинь манай альфа тооны хосмог нөгөөд нь болохоор манай бета тооны хосмог гэсэн. За тэгэхээр одоо бүгд нийлбэрийн хосмог гэдэг бол тус бүрийн хосмогийн нэмстэй тэнцвэр байна. Тэгвэл одоо би энэ яах вэ гэсэн нь альфа дээр бетагийн хосмог болно гэдэг маань альфа бетагийн нийлбэрийн хосмогийг авсан татлах юм шүү дээ. Гэсэн одоо нийлбэр маань өгцсөн. Өөрөөр альфа бетагийн нийлбэр маань хасах язуудар 5-аас 3i. Тэгвэл энэ комплекс тооны хосмог гэдэг бол i-ийн өмнөх коэффициентийг эсрэгэнэ. Тэгэхээр манай харин энэ ч тарах нэ. За энэ тэгштгэл нэг бодит тоон язгууртай. Тэгээ ийм хэлбэрийн комплекс язгууртай. За би бодит тоог язгуур нь r гээд нөгөө хоёр язгуур нь qi ба хасах qi гэсэн ийм хоёр шилтэй байна. За тэгвэл би энд v-ийн теоремоор 2ax квадрат нэмэх нь ax нэмэх нь гэсэн тэгштгэл
маань энэ куб шиг битийн теоремоор манай 3 шидтэй юм чинь 3 шидийн нийлбэр маань x квадратын коэффициентийг эсрэгээр одоо бүх боломжит хоёрсон үржүүрийн маань нийлбэр болохоор юу гарах вэ гэсэн чинь энийг хэвээрнэ. Одоо гурвуулангийнх нь үржүүр нь болохоор сул тоогийн эсрэгээр нав. За хэрвээ x кубын өмнө ямар нэгэн коэффициент байвал бүгдээр тэрэндээ хувааж өгөөд энийг багтууд ашиглана. Эсвэл ингэж ч дандаа x кубын өмнө коэффициентаа хувааж өгөх шүү. За одоо нэг 3 шид орлуулж. За манай нөгөө 3 шидийн маань нийлбэр нь хасах 2. За бүх боломжит 2 сууж ирэхээр за r-ыг үржих нь qi, r-ыг үржих нь хасах qi, хасах нь q квадратыг үржих нь i квадрат. Энэ маань i юм байна. За гурвуулангийнх нь үржүүр нь болохоор хасах нь юм байна. За эндээс гоё үр дүн гарч ирдэ. Ингээ хураагдсан ч манай r бол хасах 2a юм байна. Энэ хоёр маань хураагдаад хасах q квадрат i квадрат маань хасах 1 буюу энэ маань a юм байна. За энэ доор нь болохоор r-ыг үржих нь q квадрат хасах q квадратыг үржих нь i квадрат тэнцүү хасах 1 юм байна. Тэгэхээр эндээс юу асууж манай r маань хасах 2a юм байна. Тэгэхээр q квадрат маань a юм байна. I квадрат нь хасах 1 те. Тэгэхээр q квадрат тэнцүү r-ыг үржих нь q квадрат тэнцүү хасах 1 юм байна. За бүдэрч эндээс a-г болох гэдэг шүү дээ. Одоо эндээс энэ доотлохын q квадратын хооронд a-г тавьчих. Тэгэхээр r-ыг үржих нь a маань хасах 1. Тэгээ энэчний одоо бүгдээ r-ийн хооронд хасах 2a тавьчих. Хасах 2a-г үржих нь a нь хасах 1 буюу a квадрат нь 2-ны 1 буюу манай a нь нэмэх эсвэл хасах 1-ийг ухааны тодорхой 2. За тэгээс хэмтэр гэж өгөөгүй те. За тий. За тэгээд бүгдээ чинь олох юм а ус учраас хариу нь гарахна. За энэ 6 дугаар хэсгийн хамгийн сүүлийн бодлого. За f от x маань ийм квадрат гэжтгэл энэ олон гишүүн тэнийг язгуур нь энэ. Тэгээд bc2-ийн нийлбэрийг олно юм. За тэгэхээр эндээс 2-оос хасах нь 3a бол манай 1 шид гинэ. За энэ гэхдээ нэг нэмэлт өгөгдлөлт байна. Яагаад гэвэл манай нэг язгуурны юм бол нөгөөх нь болохоор ямар ахын эсвэл энэ bc2 бодит тоо юм уу гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ bc2 нь бодит тоо гэсэн өгүүлбэрэл мартсан юм шиг байна. За тэгэхээр bc2 бодит тоо гэж өгвөл юу болох юм бэ гэсэн манай энэ шийд маань комплекс тоо юм чинь нөгөө шийд нь заавал энэнийхээ хосмог шийд байх хэрэгтэй. Тэгэхээр x2 маань 2 дээр нэмэх нь 3 авах хэрэгтэй. Тэгжиж манай нөгөө Витийн теоремоор x дээсрийн нийлбэр маань нөгөө хосмог тоо учраас 3a-ууд нь устдаад 4 гарах юм байна. За x1 дээсрийн үржин болохоор 2-оос нь 3a-ыг 2 дээр нэмэх нь 3a-аар үржүүлэхээр 4-өөс хасах нь 9a квадрат. Тэгэхээр эндээс 9a квадрат маань хасах 1 юм чинь 13 болчих байна. Тэгээ бүгдээрээ Витийн теоремоор x-ийн квадрат тэгээд нөгөө нийлбэр дээр гасны 4-ийг эсрэгээр аваад сул тоо нь болохоор байгаа гараа. Тэгэхээр эндээс манай b нь болохоор хасах 4, а c нь болохоор 13 болоод bc2-ийн нийлбэрийг олно гэхээр хасах 4 дээр 13-ыг нэмэхээр хариу нь 9 гарах юм байна. За хэрвээ энэ bc2 нь бодит тоо гэж одоо мэдэгдээгүй хүчтэй. Тэгвэл энэ юу болох гэж чинь манайх f от x тэнцүү x-с хэн за нэг шид маань болохоор 2-оос хэн 3 ай. За би л нөгөө шидэл ямар тагаа мэдгүй нэг x-с хэн бета гэдэг шид байгаа шүү дээ. За ийм байх үед одоо bc2 нийлбэр болох шаардлага гарсан юм ч үгүй л да. Тэгэхээр би одоо эндээс x-ийн квадрат заалт задлаад хасган бета бүрч нь x. За бетаас би ямар тагаа мэдгүй байгаа шүү дээ. Хасган 2-ыг бүрч нь 3-аас хэн ax, хасгасгын нэмэх 2-оос хэн 3a-ыг бүрч нь бета. За тэгэхээр эндээс юу болох вэ гэсэн чинь x квадрат за эндээс x-ийг хаалтгас гаргачвал хасах бетагаас хасах нь 6 нэмэх нь 6i тэгээд сул тоо нь 2-оос хэн 3i бета. За тэгэхээр одоо би эндээс манай b нь юу гэсэн чинь
С нь юу юм гэсэн чинь энэ гэсэн үг тий. Тэгэхээр би одоо BC2-ийг нийлбэрийг олно гэвэл энэ за B-ийн хонд хасах бетаас 6 дээр нэмэх нь 6i. За нөгөө сул тав нь болохоор за би энэ бета бас комплекс шийдээс хэмтэх байгаа шүү дээ. За тэнгуут л энэ BC2-ийн нийлбэр бол янз янзын тав орчилно. Өөрөөр энэ бета дээр ямар тоо авна тэрнээс хамаарал бодиттой авч болно, хуурмагтай авч болно. Тэгэхээр ингээд цор ганц ингээд шийд олдохгүй учраас энэ BC2 нь заавал бодиттой гэж өгөх юм байна шүү.